байж байгаа шүү дээ. Тэгвэл яг ташилбар яг орол намайг дуудаарай заяа. Тэгээд жоохон алаа болж байхгүй тий. Би яг одоо Дорнот аймгийн Дашилбар сумын 1-р багийн оролцоо ирсэн байна. Эцэгтэй од гэрэлтэй туслахаар явж байна. Манай нөхрийн нутаг Дашилбар. Манай хадам аав ээж хоёрын нутаг. Манай нөхөр яг багада энэгээр ингээл тоглоод гүйжсэн баг. Ийм царайтай эмэгтэйтэй суусан тэр жоохон хөвгт чинь. Бэр тань ирлээ! Ийм царайтай эмэгтэйтэй суусан шүү! Харж байна уу? За сайн байна уу? Миндээ. За ааж нь отортой байгаа юу? Отортой байсан. Одоо ингээл ихштэйгээ хамт байх нь дээ. За юу чааш шүү. Асуух ийм гоё дээлтэй. За. Ой бас ирхэн. Өстө үдэд харандаа хэдүүлээ. Оо ямар гоё юм бэ? Ямар гоё яли. Айна. Оо энэ нуна. Сайн явж ирлээ. Өстой сайхан яваад ирлээ. Гой дулаахан биш тэ нутаг. Юу өмнөх 1-2 сарыг бодвол гайг бас. Дулаахан болсон. Өнгөрсөн жоохон хэдэн хэлээс 11-12 сард айгүй хэдэн байсан. Сая хүүтэр чи шүүл гэдээсэн чинь гайгүй байна те. Цагаар сүүлийн хэд хоногийн өмнө л хэдэн болсон юм бэ. Тэгэд одоо энэ таяг гоё дулаахан болсон үед нь өрөө тэрлээ. Тийс гоё. Буянтай. За танилцъя. Их чинь өстой орж ирэнгүүтлээ талах идсэн үү? За нэг зүйлээ. Наман байгаль. Наман байгаль. Хэдгээр анги лээ? 11-р анги. Дорнот аймгийн 5-р сургуульд ерөнхий улсын 5-р сургуульд сурдаг. 11-р. 11-р. Ээж нь юу гэж дууддаг? Наман гэл. Наман. За. Намуу юм гэдэг 9-р анги 15-тай. Тэгээд Дорнот дахиадаа сургууль сурдаг. Хоёр өөр сургууль. Тийм өөр сургууль. Наман уян гэхээр чаг юу гэж дууддаг ээж? Уянгаа гэж. Уянгаа, намана. За хатагтай өөрийнхөө хин гэдэг үлээ? Хатан гоёл гэдэг те. Хатан гоёлоо. Тийм хатан гоёл гэдэг. Юу ямар гоё нэртэй юм бэ тий. Нэрийг би өгсөн гэж. Тий. Ямар сүдий. Та нар ингэ нэрнүүдээ бодож байгаа чиний нэрийг сонгосон юм уу? Тэг ер нь бол тэгжээс аахгүй юу. Одоо нэг манай хангал эд нэртэй аахгүй юу. Тэгээд айлын баг нь охин байна гэд. Тэгээд аавыг төрснийхэн дараа бүүнөрөө ярилцаад нэр хоорондоо ярилцаад айлын баг хүүхд юм чинь хатан матантай нэр ойл яа тийм гоё юм шүү. Гоё баг нь охин юм чинь гэд ах нь хийгэр хэлсэн нэртэй юм чинь гэд. Тэгэхээр хатан гоомоо байвал ямар хат юм бол гэж тэгж иржсэн. Тэгээд дэжсэн чинь харин би бодоод хатан гоо гэдэг ер нь жоохон түгээмэлтэй гэж бодоод тэгээд уусаа амар гоё нэг тийм айлын бага охин юм чинь гоё ингээд эрэх танхил байгаа штэ тийм ч гоё ингээд гоёл моёл ч юм уу нэг тийм зөвтөл энгэрийн зөвлөлт мөт ч юм уу нэг тийм чамин нэртэй байл гоё юм болов уу тэгэл гоёл гэдэг нэр орж ирэл тэгэл хатан гоёл хийл ямар нэг тэгэл болчих штэ өстө гоё нэр иргээл тэгэл намаа баяр үргээ за хоёр хөөрхөн хүү
Тэр багын хин гэдэг. Хатан гоёлын дээдлийнх нь ах. Дүүрэн баяр. Хэдэн настай? 3 настай. Хөөх яа хатан гоёл хэдэн настай? 2 настай. 11 сарын зэрэг. Энэ дээрээ. Аа. Тийм үү. Хөөе, дөбө нашаарта. Чам хин гэдэг. Доба гэж юу чаа? За хэдэн настай? Өөртөө чинь танилцсандаа үнэхээр таатай байна. Дүүрэн баярыг яг эрхлэх гэжсэн чинь энэ нөхөр гараад ирсэн байж тээ. За тэгвэл энэ залуу хин гэдэг. Дүүрэн жаргал. Дүүрэн жаргал хэдэн настай? Дотоо настай. Нааг ирнэ гэж мэдчихсэн те? Мэдчихсэн. Аав ээжтэй яриад тэгээ доторт байгаа гэд. Би тэгвэл хүүхдүүдийг хараад ээжийнх нь туслахаар ирж байгаа штэ их чинь. Тэгээ өнөөдөр юу хийх вэ? Өнөөдөр төө орой 2 азаргаад овяас хичээлэн өгчөөд. Тэгээ 2 азаргал байгаа мó азарга адуу юм уу? Азарга 2 азарга. Гадуур бол 2 азарга. Эртлээ азарга, цэвэр азарга. Тэгээ тэрийн баттай зүг овяас өгчөөд гүүгээ услаад гүндээ үг саяад. Хэдэнгүү ба? 2 гунахтай. Тийм үү. Эрт бол тэгээ талхаар нь гэрээ цэвэрлэн хоолоо энэ дүүнэрт хоолж байна. Тэгэл та нэрээ их чинь манай бэр их чинь байлээ штэ. Үгүй тийм үү? Тий. Хүү илгүүд. Мэднэ. Та яраас бачруулахыг харж ирсэн үү? Яг ч харж байгаагүй. Ээжийн талаар урагс таадан болдог. Тэгээ хамаатнууд. Төрөл зоонууд. Тий. Төрөл зоонууд. Тэгээ хоорондоо төрөл зоонууд болохоор тэгэл одоо ундармаа их чинь ирнэ бэр их чинь шүү дээ гэл тэгээ хэлжсэн аахгүй юу? Манай хадмын нутагт тавтай морил. Би өстө бэр нь ямар байдаг үзүүлнэ. Тижилээ яагаад үүдэн дээр өгч чаа. Энэ аач одоо услахаар явахад азаргнууд нь тижил үгээд яриад. Ямар сүтэн бэ? За гараад. Бүр гадаа авчих уу? Энэ ингэж орохгүй тэгш нь халганаад унгаа хачвал агж авч чадахгүй үстэй. Би хоцтой нэг гайгүй хэлчихээ. За уцхаараа хөлдчих шүгээс уураа. Тийм би. Би ийм хотгийн анх удаа босч байна. Яй. Зооч юм. За уугаар. Ой нэг. Яа! Ош. Миний би овцсон тавга. Амаа арчаад байна. Оо, яа яа. Наахаас тийш очоод асах юм уу? Хашааны цаарахад би аваад. Нартах гэж гадна. Энд ч асах.
Чи ингээд аавгаа байхгүй ч аавтайгаа шихүү ингээл. Чи аавынхаа баруун гар гэсэн үстэй. Тий. Уг нь би аавын 100 гар идэг гэсэн. Гэсэн чинь Баруун гар нь ах ингээд тэр үед баруун гар нэдэг гэсэн. Тэгээ ах ингээд солонгос явснаас хойш би ингээд баруун гар нь болоод одоо гадаа хэлийг нуугалж байна. энэ ч ясгаа. Би аав намайг хаяа нөгөө гадуур явчихаар чинь ахыгаа дагаа авчихад жоохон өвшүүд болчихно. Тэгэнгүүт аа намайг миний охин жоохон эмэгтэй охид байна да. Охилог гоё ой тоyхон байл да. Миний охин арай л өвшүүд болж ишөө гэдэг байхгүй. Ой юм бэ. Энэ надад ахаад одоо энэ сайхан гэдэг. Надынхаа боёо Яаш хүрхий бачи хөрхи. Малынхаа буян гişгийг хүртээд гинэ би ч гэсэн та нартай ингээд та нарын буян гişгийг хүртээд энд ингээд байж шít. Чи барьдгүй. тийм нэг амарсаа байх. Намайг одоо эмгтээчүүд болгон барилдах гэдэг болсон шít. Би бол чам. Ажлаа хийсэн эмгтээчүүдийг одоо та нар яах юм бэ? Дүүжа. Чи намайг зурж чадах уу? Баярлалаа. За тэгвэл энэ юу вэ? Чи юу вэ? Би чам зориулаад өөрийгөө зуруулах гад Ингээд дээр нь будаг тавьдаг байхгүй юу? энийг чи намайг зурчаа дараа нь өөр юмнууд зураарай заяа. Зургийн талаар маш өндөр ойлгоо. За. Ерөөсөө хоёлаа нэг удаа зурна. Одоо ерөөсөө янз бүрээр. Тэр чи авшинтай амар хичээж зурх нь шүү дээ. Чи ингээд харандаан зурх юм уу? Усан бодоор зурх юм уу? Усан бодоо. За тэгвэл ингэж байгаа л намайг хараад зурх нь шүү дээ. Их чинь усын бэлдээд тавьчихсан юм. Тэгээ эндээ хийгээд чи нөгөө өнгөнүүд яа. Тэгээ усаа сайн ингэ шавхаараа за. Оп! Чи сайн төвлөрөөрөө дүүрнэ. Чи хамаа гол харин шүү хүн рүүгээ. Чи хүн рүүгээ харж яаж гой зурдаг. Сая миний хөмсгийг харчлаа. Тийм байна. Би чинь хоёр. Оо баярлалаа. Та. Одоо ч бас 100. Кака. Бүжөө. Би надад ч анх уншихтаа гулон гэж уншаад. Тэгсэн чинь бүжөө. Тий амрах заас. Үгүй залуу. Ямар гоё юм бэ те? Яаж итгэхэр юм бэ? Сүйт хийж итгэхэр байгааз. Шүтээ итгэхэр. Тийм шүтээ идэх юм. Одоо чи чинь 12 дугаар ангид төгсөж байгаа. Үгүй 11 дугаар ангид төгсөж байгаа. Мэдлэцгийн мэнийг орж үзсэн үү та? Унга авдас. Мэдлэцгийн мэн дээр болохоор нэг Унга авдас. одоо нэг багш нарын Авдас. тэр мэдлэцгийн мэн рүү хүүхдүүд ороод одоо манай мэдж байгаа эцэгчүүд ч гэсэн янз бүрийн хичээлүүд хийдэг шүү дээ. Унга Манай Монгол орны өнцөг болон бүрт байгаа мундаг чадварлаг багш нар хичээл орж байгаа юм билээ. Тэгээ цахим анги нэгээд одоо баг 15,000 хүүхэд сурч байгаа гэж чинь цахим анги. Одоо анги бол хүртээмжтэй. тийм Сайн байна. дугуйлан сурахгүй тэг хичээлээс гадна тэгэл мөнгө төлөөд ч гэдэг юм уу явахгүй Бага газраасаа. хүүхэн яг үнэн байгаа газраасаа тэрнийг Хүн хүүхд таланд хүртээмжтэй хийж болохоор хаан тий болцсон уу хөө чи угаасаа зурд юм шүү зурсан зураг хитэх зураг нэ гэртээ ер нь аяга дурдаг. Оо имлээ цагаар аяга зураг. гой томоотой сургаж зурж тий бүр ингээ анхаарлаа за энэ хараа би шар нүртэй. Миний хажууд туулаа зурчих. туя. Тийм. Уулаа. За тэгээд энэ хараа
Би цэнхэр явж ирсэн. Тэгээ цэнхэр дээлтэй. аймаар байна. Их сургууль сурч байхдаа нэг натурт сууж ирсэн. Тэгээд одоо ингээд хоёр дахь ингээд гоё юм мундаг зураач залуугийн натурт суулаа. Дүүчээдээ хараа гоё зураг зурж өгсөнд баярлалаа гэд ана ундраа их чинь ийм гоё бэлэг өгье. Өөрөө экстрад заяа. Өөрөө экстрад дотор нь тоглоомоо хийгээд тэгээд чи юу гэдэг лээ? Чангаар хэлээрээ. Баярлалаа. зүгээд тэгээ энэ дээр хараа хөлөөг ингээд тавьчихгуудлаа энэ зургийнхаа хэрэгслийг тавиад энэ дээр хичээлийг хийж болно, зураг зурж болно, ингэж гаргаж ирээд юмнуудаа хийчихнэ. Тэгээд тоглоомоо дээр нь тоглоно. Тэгснэ ус хийснэ. Усаар тоглодог тоглоомнууд гэдэг чинь нуус тэрнийг хийгээд тоглоно. Энэ ингээд 9 янзаар тоглож болохоор тоглоо. Баруун дөрвөн замын Джем Паласт 5 давхарт нь Вивигийн гутлын тасаг дээр нь энэ олон гутлын дотор орсон толгой эргэсэн зогсож байна. Хоёр дэрсгэн эгчтэй хоёрт гутал сонгоно. Гэтэ би ер нь өөрийнхөө өмсдөг гутлнаас л баг авчиг гэж бодож байна. Том охтууд юм чинь. Инүү тэрүү. За ингээд хатан гоёлын бэлэг энэ байна. Хатан гоёл. Ямар гоё юм бэ чи? Ямар гоё. Ямар өөр. Ингээд хатан гоёл баг охин ингээд тухайн үедээ царийг нь мтээгүй те. Мэдээж памперс. За энэ хараа ийм унтлагч. Өнөөдөр арай чамайг усанд аруулаа. Хатан гоёл. Арай чи дүгж хэлчихээ. За дүүрэн баярын ийм унтлагч. Баяа. За ингээд энэ дөрөн жаргал нэг жоохон бас том болцсон гац хэрэгтэй байна. Ингээд том болчих. Яна дүүча бэлгнээс нь авах. Тэ наач. Чи намаас шүү намаас. За ингээд бэлэг маань боллоо. Би ихчээ бараг хүнээс та бэлэг авч байгаа юм шин. Баярлалаа. Зөндөө баярлалаа. Хатан гоёлынх нь. Тэгээд материал нь болохоор нөгөө хүүхдийн биеийн торгуу эрүүл мэндэд аягүй сайн. Энэ нөгөө доороо наалт юм тий. Зоор наал нөгөөдгүй энэ халбан бол хөдлөө бүр. Энэ ямар гоё хатаа. Энэ нөгөө савнуудыг угаадаг. Настай хөөрх юм биш. Энэ бас наалт. Өгснийхэн юм тий. Асвардгүй тий. Энэ юм аягнууд. Ямар гоё вэ тий. Дандаа Ямар гоё юм. Гага. Мачкин гэдэг энэ дээрээ зүрхтэй хостой ааяхан дээр Тий гага. Тэгтүүн дээр байдаг. Зэст хатан гоё таалагдлаа шүү. Энэ бүр монголоор ингээд бүх юм бичсэн хараа. Нэг удаа өнжих гэж сүүмөг нь яаж өгөх уу 3 алхан урамшаа ингээд Ямар гоё юм. энэ тоглох заавар энэ за. Хүрмээ. Энийг хичээлд явахдаа хаваад яваад чи ганцаараа идэрээ заа юу. Гэтэ ангийнхандаа бас өгч болно шүү дээ чи. За тэгээд энэ хараа дүүж удаа би гой зураг зураад байна шүү дээ. Тэгэхээр энийг буудлаа. Энийг чинь Монгоос Нөгөө таван гашуу малын будагтай. Тэгээ энэ тийм адуу байгаа заа юу хүүхэн унаг байгаа. Тэгээ ингээ хүүхэн дуртай. Юугаар ингээ өнгөрөө будаад арилгаа дахиад будаад байж. Ийм хараа ингэж. Уран сэтгэмжин сайжрна. Нөгөө чи би анх удаа ингэж хүн сэмэг бэлээ авч үзчихсэн шүү дээ. Тийм үү? Тий. Чи Ясын олон бэлэг авч үздэг. тэгээ яаж чин сэтгэл ямар байна? Ой. Яаж чин сэтгэл яаж хөдөлж байна? Үнээр Ойлгох гэж байна уу? ойлгохтэй. Намайг тулгаач үзчих. За Дорнот аймгийн Дашилбар сумын 1-р багт бид нар ээж минь байхгүй байгаа эзэгтэй маань тэгээд хоол хийх гэж байна. Би бүр жаргасан эзэгтэй туслах чинь дахиад туслахтаа болсон бүр 2 туслахтаа болсон. Ингээл хүн бас хичээвэл 2-2 туслах хүрээл ирт юм байна. Гэхдээ манай хүмүүс өөрсдөө туслая гэсэн. За юу хийх вэ гэхээр өнөөдөр та хэдэд би бүргэр хийж өгнө. За. Гоё. Тэгээд төмс шарж өгнө.
чипс. Яа, манай дүүнэр нэртэй. Ашгүй. Тэгээд амттай хийж идэн. Даны тиймэрхүү юм. Тэгээд таяр надад тослно гэсэн тийм ээ. Тэгэхээр төмсөө арилгая. За энэ төмс арилгач байгаа. Энэ аягүй сони юм би хараа. Хүүрнэ чи юу ч энэ хараа би энийг авчаад аваагүй гэж одоо дахиад авсан байхгүй. Тэгсэн чи яг 2. Битээр зөөрсөн юм шиг байна. Их чипс идэ гэж бодвол их төмс арилгана. Баг чипс идэ гэж бодвол баг төмс арилгана. Өөртөө илүү цогц хоёр үлдлээ. Ээжтэй хэрэг тусалж байна. туслуу явах тэгэл. Гэтэ бас байн бас хангалттай сан тусалдаг гэж бас боддгоо. Энэ одоо өөрөө тусалж байгаагаа голдог гэж үү? Тэг манай ээж чи яг үнэхээр бид хоёроос нэг амар тусламж юу н хаардггүй. Өөрөө л болгоно гэл. Өөрөө бүх юм хийдэг. Хотод жоохон амраачих гал. Эмэгтэй хүүхэд гээд дандаа гэрээ ажил хийгээд авахгүй. Бүхэл ажлыг сургав. Яг гадаад очоод руу гарч явна. Тэгээд бүх ажлаа хийгээд. Тэгээ бид хийж багасаа хүнд ч ажиллагийн, хөнгөн ч ажиллагийн. Гэрээгээд гадаад ажиллагийн. Хөдөлмөрлсөн хүн л тэгэж юу нь бол хол явдаг шүү нөхдөд. Хөдөлмөрлөж сургал. Хөдөлмөр сайн ажил хийж сурах гэл. Ажил хийсэн хүн хол явна гэл. Йоо, тайрын царайч нугаас би хөдөлмөрч гээд тухан дээр имчсэн юм шиг зэрэг. Би тайрыг хадаа хараад л энэ хоёр бол үнэхээр ажилласан хүмүүс байна да гэж харж байсан. Тайрыг хатснаас ч уншижсэн. Бол тэгээд ялцгүй охоогтэй зөөлөн штэ амнар. Тэгэхээр чин миний охин тийм бай юм бай. Тэгэл хаан чавсан мэдтэй устай хүнтэй мэдлээд гоё явжаа. Тэгэл миний охин хаан чавсан миний охтод юу ямар ч ажил голгүй хийдэг бай гэдэг. Хүн хөдөлмөрч ээжэж сайн амьдрэх шүү гэдэг. Одоо л өөрөө зөв гэж ботсон зүйлсээ хий тэгээд зөв гэж ботсон үгийг хүний өмнө хэлэхдээ нүдрүүн хараад эцэж хараад өөртөө ихтэй хэлжээ гэд. Тэгэхгүй гим хийсэн хүн шиг битээ доошоо хараад ингээд цугаад байгаад хүний нүдрүүн хараад хэлжээ гэдэг байхгүй дандаа. Тэгээ манай ээж бас тэгдэг олон юм ингээд яриад олон юм ингээд чалчаад хэрэггүй. Тэгээд хэлээ гэж бодож ивэл амар цөөн хитэн үгээр оновчтой хэлж байгаа юм яах юм гээд. Ямар нандин, ямар чамин, ямар тансаг сургаалууд сонсчихвоо. Тэгээ бас манай аав чирч бидэд амар их итгэдэг. Тэгээ бүх зүйл болсон. Юу ч хийсэн гэл миний охин чадна штэ. Тэгээ би яг өөртөө жоохон итгэж мэдэхгүй байж штэ. Тэр үед ми та бас амар аав чирч ерөн зоригжуулна. Хүн чадахгүй гэвэл чадахгүй байгаа л энэ чи өөртөө итгэлтэй нэг л зориулаад хийх юм бол тэр хийж чадна гэх. Тэг ингээд чадаагүй байсан ч за зарж одоо болно штэ гэл. Тэгэл ингээд тэмцээн оролтоонд орж морхож гэсэн бүх хүчээрээ дэмждэг ингээд юу хийхийг хүсэж юм миний охин хаана байхыг хүсэж байна хаана өөрийгөө хөгжүүлэх боломжтой тэр газраа л бай. Хийж байгаа зүйлдээ эзэн байгаад одоо хийж байгаа зүйлийнхаа үн цэнийг мэдрээд тэр гоё байх хэрэгтэй шүү гэх юм. Нэг ихлүүлсэн бол заавал дуусах. Ихлүүлсэн зүйлсээ заавал дуусгаж. Тэгээ чи энийг хийж эхэлсэн бол тууштай хий. Юмд битээ ингээд няцаал шантраал жоох юм болонгууд л ингээд орхичээ гэл. Тэгээ бид их ч юм бас сонсон. Тэгээ яг ингээд яг нэг хаач хэлэх уйлах гэдэг шүү дээ. Ямар би асаа гэж хөрөөлөх гэдэг ш. Манайч уйхаа. Чи харахгүй шүү дээ адуун тасараа. За би бол танаа авч ярих гэсэн бүр гайхалтай хүмүүс. Би бүр хурдан би бүр хотор дээр нь очимоор санагдлаа. Тэгвэл алуу. Ингээд би нэг ямагт ингээд дэмждэг, би нэгээ тулдаг, төвшдөг энэ хоёр хөөрхөн дэрсгийн ихчтэй хоёр. Тэгээд тэр гоё сайхан яг өөрсдөө үлгэрэлдэг Монголд маань ийм сайхан хүмүүсийг хүмүүжүүлээд байж шин. Ирээдүйн маань нэстэ үнэхээр гоё харагдчих. Баярлаа. Ямар гоё үг сонсож байгаа. Гэтэ одоо энэ яг миний амьдрал чихнээс яг ийм их шил хүндэж авах. Ямар тансаг гэрүүлээ танах. Тайр өстө үнэхээр мэдрэмжтэй. Тайр ямар ч мэрэгдэл сонгосон.
бест нь болж чадна. Баярлаа. Цааст гойсдаг Баярлаа. Ямар гоё хамттай хоол болох болоо. Ийм гоё хамттай яриа сургаал сонссон юм чинь үнэхээр гоё хоол хий те. Тий. Ундрмаг тест гоё ирүүлээ зөндөө сонслоо да. Эзэгтэй туслах, эзэгтэй тасаараа төмс шарлаа. За одоо 3 хөөрхөн эмэгтэй бүргэрийнхаа махыг шарах гэж байна. За одоо бид нэр бүргэрийнхээ зүгээр майнууд хийхгүй. Юугийн соусын гоё хийгээд майнуудтай, кетчуптай. Гэж хийлээ. Гэчүүл нэг хийх байхаа. За ингээд хоёр хөрхнө. Ингээд зурчих. За. Их шин болохоор амттай хийх гэдэг үү. Энэ гоё нэ. Үзүүлэлт сайтай мотор байх юм бол зураг авалт бүх юмуд нь сайн болно л гэсэн. 25 литрийн бүх дамжтай бензин хөдөлгөөртэй. Тэгээ 20 банк бензинээр ирэхэд бол 7 цаг 7-8 цаг тасралтгүй ажилтдаг. Хуучин моторууд нэг васаах гэсэн татдаг гэсэн бол энэ шууд ингээ астачтай машин шиг. Түлхүүрэн дэлхэл асаач. Юу хий. Зүйн бол юм да. Таяр энэ айгу байдаг юмуд байгаа зү тий. За одоо ингэж байгаа тань энэлүү ингээ хитүүлээ гоё шоколад хиймэр байгаа байхгүй юу? За. Юу бодож байна? Илүү гараачих вэ? Гинт яаж задарчих вэ гэж. За сайхан хооллоорой. Дөнгөс сайсэрлээ. Яг хоол дуусан гоцорч байгаа байхгүй юу? За хатан гоё л унтж байна. За энийгээ бүдрээс талчидлан дарж байгаа. Гэртээ идэж байгаа юм чи хамаа хамгийн томоор ангаагаад идэнэ. За энэ төмс. Энэ чи яна юу вэ? Ингээ айлгах юм дээ. Тийм. 8 цаг гарч болчихлоо. Таяр айлгах чи. Ямар амир юм бэ? За одоо болсон одоо хоол ээ. Йоо ямар амир ёо. Өстэй сайн идэж байна. Маад өнөрт яг үнэхээр хоол нь жоох юм уу? Тийм үү? Тийм. Ер нь айгу хуурай идэх юм айгу. Нэг их хоол идэж Эндээс нь авчих тийм үү? Найрны дутаадсэн чи амар дуртай идэж байна. Тэг хийж идэл гоё юм. Тэгээд Нэг удаа үттэй. Ингэж л мэдсэрэг шаруул гоё. За 3 бүсгийн хөдөлмөр үр дүнтэй байлаа. За энэ хараа хатан гоё тийм гоё юм дотор усан дараа. Энэ баан авчирсан хатан гоё л зарилаа. ямар гоё юм. Дараа нь усыг ингээ гоочлцдаг ингээд. Энэ амир хүүхдийн яг усан дарж байгаа юу гэдэг үг. Бумба барьцсан. За одоо
тэгвэл энэ ягаан өнгийг авах уу, шар өнгийг авах уу? Баба. Загсэр. Би ч юм бол би зарим үг Харин тийм ээ би бас Юу яриад шид хэлтэй болцоо. тий Хэдэн ах ихнэрээ зүгээр гэ базаас орцоо. Нэг зүгээр аав ээж хэдэн ах ихнэр нь бүгд хөдөлт юм шүү дээ тийм үү? тий ер нь бол тийм шүү дээ. Тийм байна. За энэ ингээд хатангойгийн альчуур, энэ ингээд толгойн альчуур. За энэ ингээд нүүрнийх нь альчуур дүг гэдэг ингээд. За тэгээд наад чинь биенийх нь альчуур. Хатан гойлох юм үгтэй. 우리 슈디 짙게 신혜 울에 할성 빙게 신혜 울에 세히 안사 신혜 우럭 단다신 신이가 유딩 없어 신이기 구름이 없어 신이게 무슬링 없어 신이가 출근이 없어 нарны алтан задрал шинхэ навчин усан шүдэр шинхэ майснагти бодон шинхэ мавун данташин шиний ха үрлийн өглөө шиний хүрмийн Өглөөний мэнд хүмүүсээ. За одоо хүүхдүүд гадаа тоглож байна. Орж ирэхэд нь зэрлэг жимснээ буюу чацрагны луувантай өтгөрүүлсэн шүсийг халааж өгөөд тэгээ араас нь алим жигнэж халуунаар нь өгөөд дулаа цулангуутлаа араас нь тал хөндөгтэй шарж өгөөд чимтэй буцаагаар гоё ногоон онг оруулчих. Манай Монгол хөрсөн дургуулсан одоо бидний хэлдгээр нарийн ногоонуудыг стандартаар ингээд хөлдөөгөөд яна энийг би ингэж мэдээгүй шүү дээ. Та энийг аваад ингэж дөрөөл. Өндөг араас нь дангаар шарж өгөөд амттай өгөөд тэгээ хүүхдүүдтэй жоохон байхдаг. Эхлээд орж ирээд цай бэлдсэн гэж байгаа. Хүнээр цай бэлдүүлсэн. Бахаар гоё юм. Их ч нөөсөө тэгхчл ирсэн шүү дээ. За ашгүй гоё юм гэдэг үг сонсох бас гоё байна. Ийм гоё хараа, ийм гоё өнгө мөнгөтэй, ийм гоё жимстэй, юу юутай байна. Үзэнтэй, самартай. Энэ хараа энэс ингээд жохоо ичээ тэг халуун сүртэй ууч. За тэг халуун алим. За алимаа ингэж идэн манайхаа. За талхмаалах идмээр үйл эдэрээ. Алимаа тийм ээ. Алимаа ингээд задлаад ингээд тэгээ халбгаараа. Үй наад нөхч удаад өгч юм уу? Цаараа сайн тоглоод. Засан дээр тоглож байгаад ирсэн хүмүүст ногоон зүлэг гэдэг хоол хийсэн. Өглөөний Яруу яж байгаа шүү. тийм ногоон зүлэг гэдэг өглөөний цай ингээ бүх юм ногоо. Алин төстэй гоё. Алин ингээд жигний чамж штэ. Тэгвэл нэр шиг хатдаг штэ. Бүр гоё юм зөөлөн болоод. Алин Угсаа алины нөхч ингэж идэм шүүж.
За миний эцэгтэй нэг хүүхдүүд рүүгээ санаа зовхгүй нэг гац өдөр сайхан тайван отрохын ажлыг хийж чадав. Өө ястаа сайхан тайван байна шүү дээ. Өдөр болгоно л хүүхдүүд рүүгээ явдаг гэсэн одоо тэгээд амар болж өндөө нэг өдөр сайхан л амарлаа. Ашгүй. Нааша чинь бас 20 км ч гэсэн застаад бас хөөрхөн явуулчихдээ юм байна. Харш наша энэгний хоёр хархан нүдороо турл хайхан нүтаг та түхинэжэ хохабади Ээжээ. Ээжээ. Ээжээ гэр. Би танаа ах буусаас нэгтэй. Эцэгтэй атнагийн эцэгтэй таслахыг тэр өвдийнх нь үлдээд нээж байгаа гэдэг. Баярлалаа. Одоо автсан өргөсөн гэрэлтэй. Ямар баярлалаа. Тэгсэн хараад таа. Сони юм байна. Ихтний ирчээд эцэгтэйгээ харахгүй удаан байх. Сони юм байна. Тийм ч одоо өдөр болгон битгээс чинь өвсөн мөсөө бас чирээд байгаа. Нэг удаа явах уу? Тэр отрол очсон өвс маань дуусгаарлаа. Тэгээд Ирж аваашаа тэнд ханаг жоохон ядарч исэж байгаа мал да. Тавьж өгдөө. Манай хамгаш ер нь дайшин хүчтэй. Юм ер нь секстэй байх гэж үздэг. Эвч хашид хар байгаа л. Гэр бүл болоод одоо бийг одоо шүүмжлэхээр ширэхгүй л болгон хоёр шүү дээ. Ажил ер нь багтай улирал да. Энэ жил жоохон сахазууд ихтэй болохоор малшид жоохон Монгол орнд яарад ерөнхийдөө сах ихтэй. Ажил ихтэй малшид ер нь жоохон хавандо төлөө завгүй л ах шин юм. Тийм байлээ. Би чинь малчтайг өвөлдөө малаа хашаандаа хичээл өвсөний өгчөөл тэгээд хоол хийжэдэл багчаан жидээ суужадаг гэж бодсон чинь бори бокс хэлгүй ажилттай юм шүү дээ. Чиглгүй яах вэ? Би харин ийм юу авчирсан шүү дээ. Төхөөлж чаддгүй даадгүй. За. Ийм уурагт тийжээ тэгээд өөх. Энийг тэмэлжсэн үү? Малчид шоколадын бор гэдэг гэсэн. Хинтээ аймгийн залуу тэгжсэн. Шоколадын бор. Тэгээ энийг болохоор хуураагаар нь өгч болно, тижэлтэй нь холиод. Эсвэл дэвтэйгээд усан дэвтэйгээд өгч болно. Өдөртөө бод малт нэг 200-аас 500 г, бог малт 20-30 г өгтөл. Тэгэл тарга твэрээ алдахгүй. Одоо тэгээд нөгөө мал чинь хамгийн гол нь зодны үер зодонд бас гол зогоох нэлээд малыг тэхээтэй болох нь энэ уурагт тижэл. Хөө чиглгүй яах вэ? Яг ямар гоё юм бэ одоо. Зэ, ястай их баярлалаа. Одоо энэ цаазуудтай ирэхэд одоо малчи чинь ганц өншин ишгэж гисэн амьд авахын төлөө эрвэгт хэрэгэл хорхиж өтгөдөн шүү дээ. Тэгээд за ястай маш их баярлалаа. Энийг харин би отордоо авчих явах болоо гэж бодоод байна. Отордоо аваа явч. Тий одоо тэрэндээ ер нь баг нялх малууд байгаа шүү дээ тий. Оо ашиггүй. За би ашч. Ундраг штэ очиж манай хэд дайжгүй гэж. Тэгээ бичлэг л. Хүүхдүүдэд тойруулж хараад. Танаа хүн чинь хүүхдүүдэд бүгдийг тойруулж хараад за их сайхан байсан байна л гэсэн шүү. Баярлалаа. Танаа хүүхдүүд өөрсдөө хүүхдүүд таваарай. Сайхан яриул ярьчаад дуулуулчаад ойлуулчаад энэ доотлын хоёр бол. Тэгээ томчуулна багчуулаа авчаал байж байгаа гэсэн яваад байж байгаа. Хоёр том охинтой зөндөө хөөрлөлөө. Их сайхан яриатай, сайхан охтод байна. За баярлалаа. Баярлалаа. Би Монголын ирээдүйг бас гоё гэрэлгийг хараад сэтгэл хөдлөлөө байна. Одоо чинь ингээл 100-ийн талыг наслаад ирэхээр эх орондоо санаа зовоод эх орондоо сайхан болж байгаа юмыг харахаар нүдэнд нөлөөс сэлгэнэд идэг болсон байж тээ. Тийм шүү дээ. Бичлэг одоо сандраад ямар юм хийж байгааг бас битгээс энд ярьж байлаа тий. Тэр багнууд тэр гайгүй үү? Гайгүй хүрхэн. Тэг орой унтахаараа нэг жоох байсан. Бас аав ээж байгаа сансан байх. Илүү тахаа маж юм. Энэ орнд тэгэхгүй бүгдээрээ. Чи битээ хэлний хавуулаад байлаа дүүрний зөрүүд байлаа тах юм. Бүр хүчлээ тах чи. Яа муухан чи. Мэддэг мөртлөөсөө
мэддгүү ч юм шиг эсвэл тэрэндээ итгэдэггүй ч юм шиг тийм надаа бас айлуудаар явахаар би тэрнийг бас гоё баталгаажуулаад яваад байгаа шүү. Тэ би биенээсээ сурах авах юм ихтэй их шүү дээ. Манай Монгол үндэстэн чи их том өв соёлтой шүү дээ. Одоо тэгэхээр ч одоо тэгээд жижигхэн юмнаас ласар их юм сурж авч байгаа байна. Тэггүй ээ. Өрөөсөө. Одоо би чи өнөөдөр юу хийх вүлээ? Энэ дэрэг би бас нэг тусалчаал ямар юм. Гурлаа чи арай болзоотой. Бид ч одоо ойрын төсөр болцож болцоо байгаа юм шүү дээ. Одоо хөдөө гадаа ингээд ашгүй байдлаар юуны болзоотой мантай гэдэг хүүхдээ төлөөл гоё да. Хоёр дотор дээр байнга болзоотой байгаа шүү. Одоо энэ айгүй гоё гэр байгаа байхгүй их гоё гэр тийм. Энэ нэрмэл тавих гээд энд одоо нэг бараашхын хэшгөөд байж байгаа нэр. Бүрээ одоо чи нэрмэлээ нэрээ. Үу тийм үү. Юу ямар сайн шүлцгөөч цавч. нэрмэлээ нэрээ да. Болох хай. Жалуушаа тавиад. Энд уур гараад энд наад руугаа ороод энэ рүү дохож гарах нь гүсөө тавьчих байлаа. Айгуу хурц өнөртэй байгаа дээ. Тийм ээ. Энэ дээр хашаавшнаа тогоо тавиад одоо энэ дээр мөглийнхөө хөвчтөрнөө нэг уурыг гарахгүй гэдэг жирэг тойруулаад хойлоо бар айгуу хана. Уур гарахааргүй шихэд. Айгуу хурц өнөртэй. Тийм ээ. Өх. Сэтгэлийнхээ үгийг ярмаар санагчлаа. Энэ өнөр. Манай болоод хамгач нь одоо энэ их штэ одоо сага хараараа. Эцээр гэртээ ингэж хийчих юм шүү би. Хаяа. Жалвштай тэгээд бараашхыг яашгаа. Бачаагаа бараашхыг хийх ханаа. Манай өгөн итгэхгүй шүү. Тэгээд нөгөө уур болно дарууныгаа дээр уур гарахад хон болохыг хайлаад дуугаад. Тэгээд доош нь өөр орох юм шүү дээ. Өөрөө дуусан орохгүй зүгээр ууршин. Энэний гол халалтыг нөгөө шатгай сэргийл хүн байх. Майтер тас идэж явснаас хийж явсангүй. Одоо та гардаж хийх нь шүү дээ. Хоёр. Машиндаа. Манай хүүхэн залгаж шүү дээ. Солонгосоос. Тий. Hello, минийхөө. Хүүнэм сурлаган дөрөө. Мэндэ. За. Манай тийм зочид ирээд байна. Сайн уу? Сайн. Миндамор. За, чиний тухай дүүнер чи их ярьсан шүү. Чамайг санаал агуултай байд юм шүү дээ. Тийм, ирснээс хойш нөгөө холбоотой болчихсон дээ. Яг нөгөө нэг ингээд хажууд талдаа ингээд байхгүй баримж бас тэгэл санаа шүү дээ. Ярьж байгаа гэсэн. Хөөхөн гэдэг. Би ч нэг дүүнертэй нэг амар хатуу ханддаг. Эхлүүлээ. Тэгэхээр санаад байна те. Ер нь дүүнер нэг сандын дөө. За тэгээд өстө хичээлээ сайн давтаарай. Кинчана ёо. Кинчана ёо. Бас маргааш шалгалтай авах юм уу? Тийм, маргааш 9-9-өөс шалгалтай байна. За. Хайртай. Бэрхээр шалгалтай аваарай. За баяртай. Ийм зонууд ирээд аашилттай байж нэг бомба ирэж авна байж штэ. Өндөр мага вэт манайд. За баяртай. Бэрхүү штэ гом сага уяд олоо залгасан биз штэ. Тэгээ мэлч өөрөө нөгөө яхахыг яхтай болохоор бас их гоё болдё бас. За тэгээ надад хатгаад үзэхтэй да болохгүй дахиад нэмүү юм жаа. Тэвшин яхаж. Одоо ер нь хамсаад. Хамсаад үзэхтэй да. Ер нь энийг өшөө энийг хийчих ер нь гараараа хуцаад. Энийг ингээд хийчих бүгдийг хийчих тэгэл данаалхаа. За ингээд амтлахаа явагдах гэж байна. Анх удаа мойл хийж явах үйл явцад оролцож үзлээ. Одоо ингээд амтлахаа тосоо. Мойлтой тос үү юм. Мойлтой тос. Мойлтой тохон. Мойлтой тохон. Холион тохон гэл манайхан тэгэл. Ямар амтан болж сайхан. Өөрөнд нэ гар бие оруулсан нэрхэн нэрмэл амтын үзэгтэй. За одоо манай зочлоонд ихэд баяртай байна гэж та бичгээр. Тэгээ хамгаандам одоо ингээд тоолж байгаад баяртай байна. Ингээд одоо манай хамгаанаа та хоёроо одоо хоёулнаатай бүтээл шүү дээ. Эдэнэ дэж сагаар хэр. Тэгээд манай буряатай одоо брэнд бүтээгдэхүүн мойтой тоо. Одоо хүмүүс хонирхдаг хамтлах ус дуртай. Тэгээ буряад хүмүүс ичээд дуртай ижэн шүү дээ.
Оо, Монгол архинаас чангуу штэ. Тийм үү? Хатуу байна гоо. Чанга байна. Хатуу байна. Удаанаар ирээ зөөлөн болгоо. Эхнийхийн авах дээр шанга гардаг. Та хоёр одоо нэлээд шангахал авш юм байна. Баярлаа. Чанга хөхнөд чанга авлаа. Талатай дэнга ургсын дэшие таван хошо маланга шимие тавгад өрөн халдэр таван хай талантай жаргалтай хөөхтийда миндээ Хүндтэй зочиндоо хоол хийх ётой юм байна. Гарын хоол би тархи гэж юм хийж шанжиж өгөх. Үүсээ михантай гэж бэлдээд байна уу? Энэ өхрөө михан байхаа. За тэгээд энэ өхрөө уураг тархи. Тэгээд за уураг тархи юугаа холиод энэ адууны нарийн гэдэнд тархитай бууз гэж манайхан нэрлэдэг. Энэ базаат зочны хол бэлэн болов да. Шүлний арсаа шүлэнсөө бослож байна. Шүлэндөө бахан гурил зураад шингэнээр зураад тэгээд хийгээд ингээд манай буряд шүлний арсан гэж энэ шүлдөө тэгээд сээгэр баялаг одоо тэгэхээр дархлаа дэмжих ханиа шуухнаа гэх юм шүү дээ. Энэ арц юм уу? Тий. Тэмиш. Манай бурятууд. За ижээ барих тий. Энэ манай хамгаалал одоо хийн хоолно. Энэ тархи хүндтэй зочиндоо манай бурятууд нөгөө ижиж үүснээс цаг өвлөө цагта ирэхэд энэ адууны нарийн гэдэг хэнсоогоо өхрөө уураг тархи өхрөө михаар нөө бууз гэдэг штэ. Яг тэрэн шинж хийж бэлдээ. Тэгээд ингээд дотор нь шигээд боогод битүү шанжаа. Тархи гэж шанж өгдөг байхгүй. Одоо нэг хоноо буузтай тустай гэх юм. За манайх анхаараараа ийм гоё хаал идэх гэж байна. Анх удаа идэх гэж байна. Зөөлөн амтж байгаа. Зөөлөн байна. Ямар гоё. Тий. Бэлэн ингээд ер нь ичээ хэрэгтэй. Яг танаагаа гисгүүн дээр нь савшаад уурах тархинх нь арын амар хөөзөнөх нь. Тэг хомрын юм биш. Жохон гарна. Айгууч баг гараад манай хүндтэй гашинда өвдөг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг манай хүмүүний нэг залуухан басхан сугармаа гэж басхан бай. Ургын брэнд гэдэг. Одоо юм ургын яргуй гэсэн үг ургыг гэдэг. Оо за. Бурятаар манайхан яргуй ургыг гэж хэлдэг. Тэгээ тэрэн басханда дүүдөө захиалж авчихаар там зориулж аюулаа хамж. Амар дизайнер аюу мундаг. Атаргын гран при шагнал. Тэгээ тэр дөгөнгө урлахан дэглээ билэглээ да. Арай жоохон хурдан нэгтэй тэр юм уу? Бая ингээ тэгээ тактик өөрөхгүйгээр за ингэсгээд яг энэ юугаар тэгвэл таны хараа удаан болоод байна. Оо яа за. За. Та би буюу хийгээд ямар ч зөөхөн гоё ялгарж байна. Тэгэхээр нөгөө өвлөө цагт яг ингэж хөлдөө хөө гисгээгээд хураан хуйо машинд зүзүүг анхад авч юм чи та гоё гарч байна. Гартна өвдөж гин үү? Би нөгөө та тэгээ наад дээрээ тулаад явахгүй бол наадахны хөдөлшиж магадгүй. Ямар сүртэй юм бэ? Тэ энэ зөөхөн гоож байгаа. Тэр саагур нь хөхөө. Одоо энэ хөхсөөгөөрөө битгэр чинь энэ тослыг авсан сүүл гэсэн үг шүү дээ. За. Тэгэхээр одоо тэрүүгээрээ битгэр чинь нөгөө ээзгийн өшөг төр бар тосонд хийсэн мэт ээзгээ харуул. Тий. Айрхан гээд ээзгээ тэрнээ ээдүүлээд сүүгээ ээдүүлээд ээзгээ болгоо. Тэгээ шар сүүг нь
ялгаж авангуустаа нэрмэлээ нэрвдээ шар суугаараа. Шар суугаа бараашх болгож хийгээд тэгээд эцсийн бүтээгдэхүүн нэрмэл. Цэцгийгээд цэцгийнхаа өлцсөн сүүгээр нь ээзгий хийгээд арсан ээзгийгээр нь Борт тосоо холно штэ. Мальта тосондоо хин. Мальта тохоо халаад. Тийм ээ, сүүлийнх нь өвшөө өтгөн болчих. Тийм байна. Жижиг савтай. Тий, жижиг савтай юм ба. За болсон дөө. Одоо хоёлаа тэгээд савлаа тавьчих. Тэгээд одоо та хэд таны гараар бүтсэн юу хамт олноо дайланда та энэ зэгээгөөрөө. За ингээд хамт олондоо өгьё. Одно эзэгтэй туслах хоёр халуун хосынхоо болзоон зориулаад хоолоо хийх гэж байна. Дараа нь эзэгтэйхээ үсийг янзлаад нүрийг бодно. Тэгээ энэ шанаг бол өмнөх айлуудаар яваад эзэгтэй нартаа ер нь шанаг бэлгэлээ гэж бодсон. Яагаад вэ гэвэл Монгол эзэгтэй нараа уриалж байгаа юм. Төмөр шанаг хэрэгэлцгээе. За энэ шанагаа би одно эзэгтэйдээ өгнө. Брокколины цусан шил хийж өгнө. За энэ брокколи бол Монгол хөрсөнд ургуулсан. Тэгээд цоо шин ногоог эзэгтэйдээ нөхөрт нь болзоонд зориулаад цутан шил хийж өгнө. Үхрийн өвчүүний махтай бүлгүүг хийж өгнө. Тэгээ мэдээж панчаанууд. Мөн хачирт нь болохоор будааны бөмбөлөг хийж өгнө. Тэгэд юу авсан байгаа вэ гэвэл далайн байцаа энэ гэдэг гүнжтэй тосноос ингэ авсан байгаа бүгдийг нийлүүлээд бүх хоол бэлээ. Бананаар амттай хийж өгнө. За ингээд хоолоо эхлэе. Шүлрүүгээ эзэгтэйтэйгээ хамтарч хийсэн зөөхийг хийх гэж байна. Одоо бүлгүүгийндээ хийх өвчүүний зорсон маха шарах гэж байна. За энэ мах бол ичээдтэй. Primate брендийн мах байгаа. Энэ үхрийн мах зорсон мах. Primate. За энэ махыг бол одоо манай гэр бүл одоо хоол хүнсэндээ маш ахиухан хэрэглэж байгаа. Манайх ерөөсөө идэж хийдэггүй. Тэгэхээр энэ ерөөсөө ингээд сапагла бодолтой. Тэгээ хамгийн гол нь
одоо нөгөө гантгэлсэн үхрийн мах гэд гараад ирсэн шүү дээ. Би рекламад нь тоглоод тэгээ мэддэг болсон байхгүй юу. Тэгээ энэ өвчүүний мах ер нь энэ үхрийн мах болохоор яг нөгөө стандартаар яг ийм олон улсын жишгээр бордсон үхрийн мах. Тэгэхээр өөх мах нь алгалсан, зөөлхөн, гоё амттай мах байгаа. Энэ одоо манай Монголд хэрэглэгч нарын гар дээр оччихсон. Ийм гоё махаар хол. Эцэгтэй туслах хам. Мэ. За хоёлаа одоо нүүрээ. Сайхан цэвэрлсэн байгаа шүү дээ. Тэгтээ нэмээд цэвэрлэж. За энэ Топи крем гээд. Францын арьс арчилгааны бүтээгдэхүүн. Соошин. Тэгэд би үлдээгээд явна за. Эцэгтэй нэр гоё нүртэй. За энэ би авины юм спрей чигшүүлэгч байгаа. Нэмэдэн. За цацлаа. За хоёлаа цавхны тасаа түрхлээ. Нүдний дор ямар ч хүртэл алдахгүй. За дараа нь чигшүүлэгч серум түрхлээ. За. Өстө гоё шүү. Гайхамшигтай. Одоо араас нь тасаа түрхлээ. Дараа нь хоёлаа нарны тас түрхнэ. За одоо ингээд хоёлаа нарны тасаа түрхнэ. Нарны тасыг өстэй цаг юм өтөрхөр энийг ингээ үлдээчихэд явна шүү дээ. Тэгээ энийгээ бүр өглөө хараад. Өглөө байнга. Яг одоо эхлэлгүүрийн 2 давхурт Испани улсын Альберт брэнд Менбүрийн дотор гоё түүхэл барьсан зогсож байна. Одоо ингээд эцэгтэйдээ үдшийнхэн түүхлийг барих гоё цүнхийн сонгондоо. Сонголтоо хийндээ. Хийлээдээ. Хийн. Яг гэвэл нууц тусдаа хийлээ. Өнөөдрийн миний эзэгтэй туслах хийсэн өдрүүдийн хамгийн сүүлийн сэтгэл хөдлөм миний хүсэн хүлээсэн мөч ирж байна. Ингээд халуухан хосуудынхаа болцоог эхлэхэд бэлэн боллоо. Гэрээзэн дэшэмэр Дашбалбарт манай баярлуулдаг хөшиг ирсэн байна. Хэнийг баярлуулдаг гэж мэдээж нөхрийг. За ингээд эзэгтэй одноогоо урьж байна. Хөшиг нэгдээ.
Манай мөнх тулга эхнэр нь ерөөсөө талент хараагүй байгаа. За чи нэг талент болоод хэлдэ. Миний ханчилстай. Хөөхөн. Ер нь угаас хөөхөн хүн. Өнөөдөр бүр онцгой хөөхөн биш үү? Баярлаа. Баярлж байна. Ийм гоё орчин бүрдүүлж, ийм сайхан хантай маань болцуулж байгаа танд баярлалаа. Зүгээрээ бидний гол зорилго. За тэгээд тааштай хоол бэлдсэн байгаа. Одоо бол танай гадаа битүү цас байгаа. Гэхдээ надад хамгийн гоё таалагдсан би ингээд машинаас буугаж ирээд харсан чинь эзэгтэй хүн чинь бас харна штэ. Тэгээ ингээд засаа цэмцээлэн цэвэрлчихсэн ингээд зай гаргаад тэр нь их таалагдсан. Тийм тэгээ би өнөөдрийнхөө хоолыг эхний цутан шил байгаа. Түүнийгээ би ингээд ногоон талдаа хурдан очиод малаа бэлчээгээсэ гэж хүссэн. Тэгэхээр 100 хурдан ирээсэ гэдэг шил байгаа. За баярлалаа. За тэгээ тайр минь цутан шүлээ идээд би одоо ингээ гараа явчихна. За нэг ийм шүл байна. Тэ харж байгаа шүл байна шүү. Сайхан амтрах. Ямар ч махараагүй. За. Малчид маш одоо ногоон талыг мөрөөж хүсэж байгаа. За сайхан оллоорой. За баярлалаа. За баярлалаа. Цэцэг навш өнөртгөлөл идэндээ. Янзтай. Энэ айгуу тийм зөөлхөн амттай. Байцаагаар хийсэн хоол. Брокколи юу те? Брокколи. Би сайн мэдгүй. Тэгтээ ёстой үзэж байгааг амталж байгааг хаан байна. Яг 2 дугаар хоол ирлээ. За 2 дугаар хоол ирлээ. За түрүүний идсэн цутан шүлэнд болохоор хоёулынгийнх нь гэсэн зөөхий орсон. Тэгээд гоё зөөлөн байгаа байхгүй юу? Тийм байна. Айгуу зөөлөн. За энэ хоолыг болохоор би ингээд бүлгүүгээ хийсэн. Яагаад вэ гэвэл хүн Солонгост сурч байгаа гэд надад судалгаа ирсэн. Тэгээд би ингээд хүүгээ санах хоол гэж бодсон, мэдрэмж өгье гэж бодсон. Тэгэд утгагүй хүү дээр очиод гоё солонгос хоол идэрээ гэд гоё ерөөл тавиад энэ хоолыг хийсэн. Тэгэд энэ хачир нь болохоор будааны бөмбөлөг байгаа. Тэгээ энийг болохоор яах гэж хийсэн бэ гэвэл манай мөнх тулах хэлсэн надад бүүс тавьж хахад манай гэр бүлийн мөрөөдөл бол дэлхийгээр тойрон аялах. Одоо бид нар өмнөх бүх юма хийчихлээ. Дараагийн мөрөөдөл бол дэлхийгээр тойрох гэд. Тэгээд би ингээд дэлхийгээр тойроосоо гэдэг юм дэлхийн бөмбөрцөг шиг тэг хуурай газар ус далай гэдэг ингээд тэг яг дэлхий шиг харагддаг юм хоол хийсэн байгаа. Тэгээ тайрын маань хүсэл бүхэн биелэх болтугай гэд энэ хоолыг хийсэн байгаа шүү. Баярлалаа. Хүүтэр очиод аялцгаад тэгээд цаашаага хүүтэйгээ нийлээд цаашаага аялна. Баярлалаа. Тэгээд панчааны нь бол 3 хүн хийсэн байгаа. За би усаа аваад явъя. Тайр маань сайхан хооллоорой. Баярлалаа. Баярлалаа. Халуун авдаг шүү. Тэр тусмаа гоё. За. Ийм гоё утга учиртай хоол ш одоо хамтрахын байлаа. Аминхан гүүгээс юм уу? За таам. Эм гоё. Баярын ширээ юунаас сайхан гол амтах шиг тий. Хөвгөө ирсэн чинь хөвгөө санаж шүү дээ. Янзтай. Гол намттай байсан уу? Янзтай. Десерт авчирлаа. За. Банан. Нөгөө л цөцгий, зөөхий. Хоёулынгийнх нь хийсэн. Тэгээ гүзээлзгэнтэй зүрх төлөвлөж хийсэн. Ямар баярлаа. За.
Төрөө нөгөө солонгос хаалан дээр манай охин хятад сурдаг. Тэгээ манай хүн битээр охиноос анхаараа хятааланд ордог байхгүй юу? Миний охин яг ийм хоол идээд байж байгааг ингээ боддог байхгүй юу? Тэгээ би бас уйлдаг байхгүй юу? Тэгээ энэ бас тэгэл хөдлөлөө шүү дээ. Юу нь тэгээд л эхлээл та одоо хүүг яриад минийхэн чинь бас давдлаа. Одоо хэдий ойрхон сая явсан ч гэсэн хүний газар тий хэл ус мэдэхгүй явж ирэх хэл. Оо зүгээр ухаантай хүмүүс хаач. Мондог. Би танай хүмүүсийн суурийг мэдчихсэн. За тийм миний нэг тийм сониучхан асуулт өгдөө. За. Сониучхан гэдэг бүрээ дээр хониуч. Тий. Хониуш. Хониуш асуулт өгдөө. Юу гэвэл за мөнх тулгаа. Хаана манай эзэгтэйг анх олж хараад дурсан бэ? За одоо энэ талаар яриашд их төгвөл дээ. Хөөхөн товчлаа ирчих. Тий. За яг хөө дэлгэрүүлвэл дэлгэрсэн ч болно. Би нэгдүгээр ангид байранд байсан. За. Яагаад гэсэн. Тэгээд байрны хүүхчинд гисцэн үлсэн үдээ. Гэрээ санаад гурвал. Гэртэл очиод нэг хоолтой залгана авч тааш нэг унтчааж ирэх юмсан. 30 км алхаж байгаа шүү дээ. Явган яасан. Тэгсэн чинь уулын давааны баруун талд очтий. Тэгсэн чинь нэг хөвгшөнтэй минийхэн чинь яг хоёроор сүлж чинь шар гизэгтэй. Цагаан шар царайтай. Тийм билээ. Яг охин байсан. Тэгээ би нөгөө хоёр найзтай том болоод энэ охиныг авч сууна гэж ярьжсэн байгаа шүү дээ. Тэгээ манай найзууд одоо хүртэл надад хэлдэг. Тэгээ өнөөдөр нэг нь ирсэн ш. Тэр бүр байнгын би энэ хүүгээ чинь ундрмаа гэчихэд гавьятад ярьж өгөх үү гэ тэгээд идүү гэж ярьж өгөх. Ямар сэтгэл хөдлөм юм бэ? Тэгээд амны бэлгээр аштын бэлэг шиг л одоо бид хоёр шин 9 сар авдаар ингэдэ ирэх бол бас 7 8 дараа ингэдэ захаа өгсөн. 9 дугаар ангидаа бол мэдчихсэн биз дээ. Тэгээ нөгөө гизгүүлгсэн. 6 дугаар ангидаа нэг захаа өгжсэн. Бас захаатай. За 9 сар удаа тавьчих чинь анх үерхэд л тэгээд л хоёр нь биш төгсөөд оюутан болоо явсан. Тэгээд минийхэн араас төгсөөл очсон. Тэгээд ихсэл амьдрал ихэрсэн дээ. Хүүхдүүд маань зөв сайхан хүмүүс болол амьдрал дээр нь одоо заяаны ханьнуудыг хамгийн одоо том сонголчууд амьдралын тийм ээ. Тэгээ хүүхдүүд минь сайхан ханьтай болвол тэгээд л өөстөө зүв байвал амьдрал нь сайхан явах байх. Хүүхдүүдийнхээ амьдрал доторх хөл орохгүй юмсан тийм ээ. Тий. Амьдрал дотор орохгүй. Тий, амьдралд одоо орж хүүхдүүдийгээ бас сандгалдуулж бас донд нь хагаралдуулах юм хийхгүй. Зөвлөгч хойлоо гэж байна гэж ярилцдаг тийм ээ. Тэгээд энэ чинь бас их чухал юм шүү. Ер нь бол бид хоёрын аав ээж бидний амьдрал руу ордог. Тийм болохоор бид хоёр их амар амгал. Тэгээ хүүхдүүдээ бас аав ээжтэй бид хоёр харуулахыг хүсдэг. Аав ээж минь биднийг одоо өсгсөн юм чинь одоо сайхан гавьяаныхаа амралтыг тийм ээ. Өөр сайхан стрессгүй юм болоо сайхан тэтгэврийнхаа мөнгөрөөсдийгөө сайхан хөгжүүл явах ёстой гэж боддог. Тэрнээс гадна бас тэгээд би л хүүхдүүдтэй аливаа юмыг өнгөрөөдөг тайван байгаарай л гэж хэлдэг. Уужуу байх хэрэгтэй, ухаантай байх хэрэгтэй л гэж шүү дээ. Хоёр талаас хоёр бие биенийг мэдэхгүй хүмүүс нээлж шүү дээ. Энэ дээр ахаад 3 дахь 4 дахь хүн орж ирээд хэрэггүй дээ. 3 4 юм болох юм байна. Юу одоо л ойлгоч. Одоо ер нь гээд ажиглаад байхад өөрсдийнхээ талыг өмөрөөч юм тий. Нэг туслах юм шиг үгүй юм шиг их юм яриад тэгээд хөндөрчдөг хүмүүс бас байгаа. Чиний миний гэдэг үзэл гаргахгүй л байна. Бид хоёр ерөөсөө тийм юм тулгардаг ба. Ийм болохоор бид хоёр одоо хэрүүл уруулдаггүй амар амгалан гэр бүл юм гэж боддоо шүү дээ. Би одоо хүүхдүүдэд чи ялцаал ингэж байж хах таяр бол хүүхдүүдэд үнээр гоё хүмүүжүүлсэн байгаа байхгүй юу? Тэр хэдий ярианаас гадна хийж байгаа үйлдэл, надтай харилцаж байгаа харилцаа бүх юм үнэхээр сонгодог. Одоо бүрэн сайн болсон байгаа одоо хүний хүн болох стайл гэж. Байшингаар бол хундамыг сайн тавьсан байна. Хайрын үгээ юу гэж хэлдэг юм бэ те? Бичгээс одоо хар байгаа хтал хайртай дуртай гэдэг үг биш одоо бивэдэ хэлж л дээ. Харам ханиа гэдэг болоод байна шүү дээ. Одоо юу? Тий. Ханиахаа одоо би давуу талыг бүх юмыг зэгстэй байлаа. Давуу тал нь тий.
маш их зэгстэй болгодог байхгүй. Тэгээ өнөөдөр зөөхий хийж яхад ингээд жоох юм урсгаар л очоод салфетик гаргачаад ирсэн. Тэгээ танаас та гэр болгонд салфетик төрөл байсан. Тэгэхээр үнэхээр нямбаа эзэгтэй. Баярлаа. Зүгээрээ. Тэгээ би бас одоо хэлмээр байна. Манай одоо ингээд хадмын талынхан байна, тий? Тэгээ хадмынхаа нутагт ирсэн байна. Өнөөдөр би ингээ гадаа гараад өвс цөөгөөд ингээ машин цуугаа явж байгаад би ингээд ханыхаа өвдөөдсөн гიშгэж явсан газар дээр би ингээд одоо явж байна гэд. Энэ бол бас л өрөөл, тий? Гой санагдсан. Миний хань бол ингээд их тийм зөөлхөн. Тэгтээ эрэлхэг, амьдралынхаа төлөө эрэлхэг надад бол зөөлөн. Бусдаа их ивтэй. Их зөөлөн үгтэй. Ажилсаг хөлмөрч ухаалаг тийм хүн байдаг. Тийм хүмүүс байдаг манайх. Ах トゥ гэлтгүй бүгдээр. Тэгээ тэр болгон өнөөдрийн миний энэ эзэгтэй туслах нэвтрүүлгийг хийх, single ladies киноны зурлыг хийх тий. Тэр болгонд нойр холгүй явж байгаа үе болгонд надад хүч өгдөг нь миний хайр. Тийм миний хатмууд байсан байхгүй. Тэгээ тайрыгаа хараад ингэсэн чинь би энийг бүр хэлмээр санагчлаа. Уг нь би газар бажсэн байхгүй юу? Ер нь манайхан тэгдэж шүү дээ. Хадам сайтай биер амгалан хад сайтай үнэг үсгэлэнтэй ч үлээ тий амгалан зүгсэлэнтэй. Тий. Оо би нэрээ. Ураг садан гэдгийг мдээгүй. Гэхдээ цаанаасаа нэг өрөөл байгаад байна. Би бодохгүй юу? За эцэгтэй минь зураг нь юм байна. За ийм юм байна гэж бодоод өсгөөдөө готласан байхгүй юу? Угсаа болзон зориулаад тэгээд нэг гутал нүдэнд тороод байхгүй юу? Гоё юм тухтай. Хаач явсан нэг юм тухтай. За. Ийм зөөлөн уултай гутал вивигээс авсан. Баярлаа. Тэгээ энийг бас өгч. Энийг ийсэд яг мартагч. За маш их баярлаа. Гэрээ эзэн дуусгачих. Би нэг жоохон зүгээр суух. За би юм хэлэх үү тий. Дуусгаад. Монгол хайхан орны бүхий л үнсэг болон бүрт малчин зан одоо ингээд амьдрж хоодаг юм аа. Тэгээд энэ малчин зан түмэн одоо амьдрж байгаа эргэн тойрныхоо бүхий л газрыг одоо ариун хөвлийн шинж хайрлж гээд эзэнтэй байлгаж байгаа малчин зан түмэнд нийт энэ нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчдөө тэгээд одоо борян зан түмэнд бултаараа эрүүлэнх одоо дүүрэн жаргалтай баяр баясгалантай ханхан зорихон сэчгэлжлэн бүтэж одоо явахыг ерөөж байна гэж. Манай гэрүүлийг сонгож ирсэн ундрмаагчтай маш их баярлаа. Мөн энэ нэвтрүүлгийг баг таны хамт олонд бас шин сэтгэлээсээ баярлаа. Болзооны хэсэг дээр хүүгийн маань санал зуулсан тийм солонгос хоол хийж тайлбар өгөхөд би миний маш их сэтгэл хөдлсөн. Тэгээд хүү маань солонгост сурч байгаа учраас хүүгээ маш их санаж байгаа. Тэгээд тэр үйл хамгийн сайхан сэтгэл тогтолсон гэж байсан. Миний хувьд бол Атраас ирэхэд мань хүүхдүүд маань их сайхан хүлээж авсан. Ээжи одоо драмаж ирсэн ирээд бид нартай гоё байсан усан дүүгийн маань усанд оруулсан бид нартай гоё тоглосон хоолунд хийж өгсөн бэлэгсэлт өгсөн гэ бом баяр нүд дүүрэн баясгалантай жаргалтай байсан. Тэр нь надад л хамгийн сайхан сэтгэлдээ үлдээсэн надад их сайхан байна. Тэгээд энэ маш их нөр их ажил хөдөлмөр болдог юм байна. Анхудаа бас энэ юм нэвтрүүлэгт орж үзлээ. Тэгээд та бүхэндээ эрүүлэнх энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Таны хамт олонд маш их баярлалаа. За бид нар ингээл нэг гэр бүл шиг байлаа. Тэгээд одоо цаг хугацаа явж байна. Дараагийн очих хайл хүлээж байна. Ажил дүүрээ. Эцэгтэй туслахын ажил дүүрээ. Маш их баяртай байна. Ирсэн. Бас мөн үлдээмээр өнөөгд өрх татахыг хүссэнгүй. Удуулаад амир. Тэгээд маш сайхан байна. Миний сэтгэлийн утсыг үнэхээр хүндэж чадсан та. Маш их баярлалаа. Би одоо миний сэтгэлийн утсыг хүндэхгүй дээ. Танай хамт олонд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээ манай хань адуу сүргийн дээж танд бэлэг барьсан байна. Тэгэхээр одоо би хонин сүргийнхээ халуун гушуутай амал энэ хамт олонд нь бүгдэнд нь нэг хонь
бэлэг барья. За манайхаа дуграагчныг удаа дуурчаач. Танд маш их баярлалаа. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Миний хүүчин сая юу гэлээ? Бүгдээрингийн Сая дотор нэг үг хэлсэн. За юу гэлээ? Түүчээ юу гэлээ? Яхаар хонороо. дахиад хоноороо хонуулмаар байна гэсэн юм уу? Ээжгүй хоёр адилхан бодолтой байсан биз дээ. За өстэй баярлалаа. Тэгээд цаашгүй аль малчин таних гэж байгаа. Бүгдээрээ манайхаар дахин зочлоорой. Одоо манай нөгөө нэг би ч нөхөртэй байлаа гэхээр баярлдаг байхгүй юу? Тэгсэн чинь сая тамаа хамт олдсон гэж би ойлгочихсон. За хайртай шүү. За нэг унсчи. За тэгээд дараа нь бааж явахтай бүгдээрээ ирээрэй. Нэг авчаас хамаатнаас байлцуулнаа. Тэгээд солон бас бүгдээрээ. Бүргэнд баярлалаа. Ямар ч гоё юм аас тийм тий. За нэг их баярлалаа. Баярлалаа. Болцсон байна манайхаа. Одоо ингээд муудаа. За. Эргээд ирнэ ш. За баяртай. За баяртай. Баяртай. Хатан баяртай. За баяртай.